Энэ стресс гэж байгаа зүйлсүүдийг яг одоо л шийдээд тэгээд маргааш нь дараа нь ч юм уу хийж тохиохгүй юм шиг л төсөөлөд идэх хамгийн асуудал байна. Өнөөдөр болж байгаа зүйл бол тэгээ болоод өнгөрөг л тээ. Заавал ингээд сайн байх гээд мундаг байх гээд хүчтэй байх гээд гэдэг ч юм уу. Тийм байх алгүй. Өнөөдөр надад ямар асуудал нь юу ч гэсэн анзаараад би юун дээр хууралж гин, юун дээр надад асуудал үүсэж гин те. Яахаар би бохиндж гин, магадгүй энэ асуудлыг яа шийдэж болохоор байна гэдэг ч юм. Энэ зүйлсүүдийг анзаарж агаад өнөөдөр ингэж өнгөрч байгаа бол маргааш ихтэй нөгөөдрийнхтэй арайсууд 7 хоногийн турш байдаг ч юм уу сарын турш би ямар арга хэмжээ авч болохоор байна гэдэг өмнөхөөсөө суралцаад араас нь явна уу гэхээс өнөөдөр нэг бохимдолтой зүйл надад төрчөнгүүтээ дахиад нэг өөр гэрте очиод нэг штанг өргөдөг ч юм уу те дасгалыг стрессээ тавьдаг. Энэ айгу өрөөсгөл болчиход байгаа юм л да. Тэгэхээр ингэж битгий ойлгоорой. Энэ бидний нэг стресс жаа бүх зүйлсүүд нь бидний дасгалжиж, датлагшиж, суралцж байгаа зүйлсүүд учраас энийг магадгүй дараагийн удаа тэгвэл даван гарна. Маргааш нь яг өнөөдрийн биегээс маргаашийн би илүү байх гэдэг зарчмыг бариад ингэж явах юм бол өнөөдөр их стресс жагаач айж маажимдаа хоног өнгөрөх тасан багс болоо. Энэ стресс тайлах арга нь илүү үр дүнтэй байх болов уу гэж бодож